За манай улс бол иргэдийнхээ нэр төр алдар хүнд одоо бизнесийн нэр хүндийг хоёр хуулиар хамгаалдаг. Нэг нь эрүүгийн хууль, нөгөөх нь иргэний хууль. Оны өмнөхий эрүүгийн хуулийн хамгаалалт байхгүй болцсон. Царцсан гэсэн. За яасан гэхээр эрүүгийн хуульд худал мэдээлэл тараах гэдэг энэ гэмт хэрэг байдаг. За энэ гэмт хэргийн томьёол үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байна гэж цэц дүгнсдийг улсын хурл хүлээгээд ордсон. За энэ үндслээ дэвшүүлэхтэй болохоор иргэдийн үндсэн эрх болох үс бодлоо чөлөөтэй илэрхийлэх энэ эрхтэй харшилсан байна гэдэг. Нөгөө талд нь дахиад нэг эрх байдаг. За энэ бол гүжир гүтгэлэгт одоо өртөж байгаа энэний золиос олж байгаа иргэдийн эрх. За энэ эрхийн асуудлаар бид энэ удаагийн тусгай сурвалжлагаа бэлтгэснээ одоо өргөе. Дэлхий дээр хүн төрлөختөн үүссэн цагаасаа л нэгнээ доромжилж гүтгэж ирсэн. Худлаа мэдээлэл, гүжир гүтгэлэг, өвсөнд нутсан гал мэт хурдан дарахдаг. Нэгэнт нэр хүндэн сэвтэж, олны дунд унсан бол буцаагаа сэргээхэд хэцүү. Мянга хашгираад нэмэргүй. Гүтгэлгийн золиос болсон хүн хэвийн аж амьдрал, аз жаргал, сэтгэл зүгээр хохирдог. Гүтгэлгээс болж салж нийлсэн, хагцал үдсэн, ажлаасаа гарсан, ялгуурлалд өртсөн, зодуур амссан, амиа хорлсон хүмүүсийг тоолох аргагүй. Тийм учраас дэлхийн бүх улс хүний нэр төр алдар хүндийг хуулиар хамгаалж иржээ. Монгол улсын тухайд хүний нэр төр алдар хүндийг хүндэтгэх нь үндсэн хууль заасан иргэний журамт үүрэг болохыг тунхаглаж 1986, 2002, 2015 оны эрүүгийн хуулиар хамгаалж гүтгэгчийг цээрлүүлж гүтгэлгийг хязгаарлаж ирсэн. Одоо мөрдөж байгаа 2002 оны иргэний хуулиар таны гутаасан иргэнээс хохирлоо нэхэмжилж, залруулга гаргуулж, уучлал гуйлгах боломжтой. Ийм хос хамгаалалт бий болгосон боловч сая 2025 оны 11-р сард эрүүгийн хуулийн хамгаалалт түтгэлцчихлээ. Гүтгэлгийг улсын хурлаас эрүүгийн хуульд худал мэдээлэл тараах гэмт хэрэг болгон томьёолохдоо иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг зөрчих үр дагаварт хүргэсэн гэж үндсэн хуулийн цэс үзэж 10-р дүгнэлтэд танилцуулсан. Маргаан бүхий зохицуулалт нь хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад зайлшгүй арга хэмжээ биш байна. Учир нь худал мэдээлэл тараах үйлдэл гэмт хэрэг тооцож ял шийтгэх төдийгүй эрүүгийн хэрэг үүсгэж баривчлах, цагдаа орих, үзлэг нэгжлэг хийх, мөрдөн шалгах, нууц ажиллагаа явуулах зэргээр үндсэн эрхэд илүү ихээр халдах боломжтой байна. Харин иргэний хуулийн зохицуулалт нь мэдээллийн үнэн зөвийг хариуцах, няцаалт хийх, уучлалт гуйх, гим хорыг арилгах зэрэг илүү хөнгөн аргаар хүний нэр төр алдар хүнд хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг адилхан үр нөлөөтэй хамгаалж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэлний дэлхийн эрх чөлөө болон бусад үндсэн эрхэд илүү бага хэмжээгээр халтгаар байна. Цэцгийн дунд суудлын хурлаас гарсан энэ шийдвэрийг улсын хурлын хууль зүйн байнгын ороо хүлээж авахаас татгалцсан. Харин улсын хурлын чуулганд санал хураахад гишүүдийн олонх нь цэцгийн шийдвэрийг хүлээж аваад хуулиа заасах шийдвэрт хүрсэн. Ашгүй минь харин цэцгийн дүгнэлт гарлаа тийм ээ л одоо. Тэгэхээр ингээд энэ дэр бид нар бол ажиллах хэрэгтэй гэдэг ийм одоо байр суурьтай байгаа. Худал мэдээлэл тараах гэдэг гарчгандор гүтгэх гэмтэрэг буцаж бичигдсэн. Бидний одоо ажил хэргийн нэр хүндэд халдж яах гэдэг байдлаар төрийн байгууллагууд өөртөө байгаа их усүр хуулийн боломжоо ашиглаад иргэнэ эрүүгийн хуулиар айлгадаг жишг тогтож эхэлсэн. Нийтийн албан тушаалтан албаныхаа чиг үүрэгтэй холбоотойгоор гүйцэтгэсэн чи авилга авсан байна. Чи албан тушаалаа ургуулan ашигласан байна. Чи үнэлэхгүйгээр хүрэгдсэн байна. Ийм асуудал дээр гүтгэлээ гэж иргэнийг болон сэтгүүлчийг хуулийн байгууллагад хандаж гомдол гаргаж болохгүй шүү гэдэг шаардлагыг дээр тоцдох шаардлага байна. Гишүүн бид нар өндөр дээд албан тушаал ашиглаж байгаа төрийн албан хаагч нар бүгдээрээ энэ улс төрийн замыг сонгосон. За тэгэхээр бид нар бол энэ хардлагын субъект гэдэг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бидний нэр төрөө хамгаалах ганцхан арга бол зөв явах. Хин нэгэн өөрийгөө гүтгсэн гэж цагдаад хандхад прокурор, цагдаа нар шууд нөгөө хүнийг буруутай гэдгээр зөвлчлээд явцдаг. Худал мэдээлэл тараах, гүтгэх хариуцлага бол байх ёстой, гэхдээ тодорхой байх ёстой. Эрүүгийн хуулийн дээр юуг худал мэдээлэл тараасан гэх юм, юуг гүтгэлэг гэх юм, тэр ажлуудаа харин дараа нь ажлаас гаргаад хийх ёстой гэж үзэж байна. Гүтгэгчдтэй нь эрх олдоод байдаг. Хэлмэгдүүлж байгаа хүмүүст нь эрх нь олддоггүй. Тухайн хүнийг
Үнэхээр эдцэн удсан хулгайч айтай болгоо хайж хахдаг. Энэ цэцэн дүгэлтийг хүлээж авсан тохиолдолд хуулийн төсөлд хуулийг нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг байгуулна. Ингээд хууль зүйн байнгын ороогоор ороод их хурлын шуудлагаар хууль батлах ёстой зү процесс нь санал хураалт. За тэгс чи улсын хурлын намрын чуулган бол ингээд завсарлцтай. Хорийн чуулган 3 сарын 16-наас ингээд эхлэх байх. Тэгээ одоо энэ гүтгсэн хүмүүсийн чинь цагдаад өгж болох юм болохгүй юм. За энийг чинь эргэлзээтэй учраас цагдаа гэрээ газраас бид нар тодруулъя гээд тэдний хэвлэлийн албаны дарга нь мөнх үеиг урьдчилан сэргийлэх соёнгийн үйл хэлцээхэн дарга нь амар бат гэдэг юм шин даргатай бас. Тэгээ энэ хоёртой уулзаад одоо яг мэддэг чаддаг улсуудтай нь холбоод өгөөч. Тоон судалгааг нь авъя гэх. Тэгээ энэ хүмүүс чинь хариу өгнөгээд 7 хоног үйл хэлэгчлээ. Тагч. Догн цагдаа гэрээ газрын хэвлэл мэдээллийн төв бол ер нь 3-4 хүнтэй болоод идэг. Одоо нийслэлийн цагдаа удирдах газрын нэг давхраар 4 хүмүүс. Тэгээ хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах үндсэн ажилтай. Тэгээ тэр ажил нь иймэрхүү байдалтай. Яг холбож өгье гэдсэн хүмүүсийн бид нар арга хэмжээнд дээрээс олж барьж аваад дэрслэг авсан байна. Тухайн хэрэгт холбогдуулан гаргасан иргэдийг дуудах, мөрдөн шалгах энэ ажиллагаанууд бол хийгдэхгүй явж байгаа. Тухайн тухайлбал хэд хэдэн тохиолдол дээр нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага дээр худал мэдээлэл тарахтай холбоотой асуудлууд ирэхэд тухайн хэрэгт холбогдсон шалгах этгээдүүд энэ нэргийг үндсэн хуулийн цэцээс төдөлгөлдсөн байгаа учраас би мэдүүлэг өгөхгүй байх эрх нь надад байна. Би мэдүүлэг өгөхгүй гэж байгаа. Ийм тохиолдлууд бол цагдаагийн байгууллага дээр бас бүртгэгдэж байгаа. Одоо харуулах тоог цагдаагаас аваагүй. Яагаад гэвэл цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төв статистика хүртэл өгөөгүй. Бид цэцээр цагдаагаас очсон тоог хүргэж байна. Эрүүгийн хуулийн 13-14-ийн нэгт заасан гэмт хэргийг хянсан шийдвэрлсэн тоо. 2020 оноос 2025 оны 9-р сар хүртэл цагдаагийн байгууллага худал мэдээлэл тараасан үйлдэлд холбогдуулан 2402 хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Тодруулбал 2020 онд 249, 2021 онд 271, 2022 онд 300, 2023 онд 428, 2024 онд 572, 2025 оны 9-р сарын байдлаар 582 хэрэг бүртгэлтийн хэрэг нээж байна. Үүнээс 1634 хэргийг хааж шийдвэрлсэн бол 176 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна. 1657 хэргийг тухайн онд шийдвэрлээгүй үлдээсэн тухайга цэц тайлгнажээ. Эрүүгийн хуулийн 13-14-ийн нэгт заасан гэмт хэргийг хянан шийдвэрлсэн тоо. Цагдаагаас 2020 оноос 2025 оны 9-р сарын байдлаар худал мэдээлэл тараасан 233 хэрэгт мөрдөн байцаалт явуулсан. Тодруулбал 2020 онд 24, 2021 онд 39, 2022 онд 34, 2023 онд 55, 2024 онд 52, 2025 оны 9-р сарын байдлаар 29 хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Үүнээс 22 хэргийг хэрэгсэхгүй болгосон бол 6 хэргийг дүтгэлзүүлсэн. Ингээд нийтдээ 175 хэргийг шүүхэд шилжүүлсэн. Харин 38 хэрэг шийдвэрлэгдэх байна. Нэгтгэн дүгнвэл 5 жилийн хугацаанд цагдаагийнхан 2402 үйлдэл дээр хэрэг бүртгэлт хийж шалгаснаас дөнгөж 10%-ийг нь буюу 233-ыг нь яллагдагчаар татсан. Үүнээс 175-ыг нь шүүхэд шилжүүлсэн байна. Прокурорын байгууллага хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт хяналт тавьдаг. За одоо энэ цэцээр төдөлгөлцөөд байгаа эрэг үеийн 13-14. За энэ дээр шалгагдж байгаа энэ мөрдөн байцаалтанд шилжсэн прокурорлоо шилжсэн хэргүүдийг шүүх рүү явуулах юм уу явуулахгүй юм. За энийг дахиад прокурорын байгууллагаас асууна. Улсын хэмжээнд яг энэ улсын ерөнхий прокурорын газар холбогдох энэ мөрдөн шалгах байгууллагууд руу чиглэлэгддэг. Бусад тариа дүргийн орон нутгийн прокуроруудаа чиглэлэгддэг. За энэ асуудлыг бид нэр тодруулах гад улсын ерөнхий прокурорын хэвлэл мэдээллийн албаны дарга нь болор бүрүүгээ зорлоо гэдэг. За энэ хүн дахиад хэлсэн. Дахиад 7 хоног таг. Яг энэ байдал бол олон хоног давтагдаж байгаа. Олон удаа. Тэгээ уг нь энэ хэвлэл мэдээллийн алба гэдэг чинь бидний хэрэг бол асуухгүйгүй. Иргэдэг өрсөн сэргийлэхтэй, гэмт хэрэг зөрчлөөс өрсөн сэргийлэх. Илүүтэй эрх зүйн мэдээлэлтэй болох. Ийм үндсэн чиглэлтэй ажиллах хэрэгтэй усууд. Тэгээ нөгөө зөвшөөрөл өгөхгүй гэдсэн дарга нь арга хэмжээнд дээр таарлцсан. Тэгээд зүгээр л татгалзахгүй л өгчөж ийлээ шүү дээ. Тэгэхээр энэ хуулийн үйлчлэл цэцэн шийдвэрээр
төдөлцөж байгаа тийм үү. Тэгэхээр энэ дээр төдөлцөн гэдэг чинь энэ дагуудаа мөрдөн шалгах ажиллагаа явагдах ёсгүй болж байгаа маа. Тэгэхээр энэ талаар одоо бид харьяа прокурор мөрдөн шалгах байгууллагууд бол бас ажлын зөвлөмж чиглэл мэдээлэл хөргүүлсэн байгаа. Одоо өмнө яг илт худал мэдээд хараасан одоо үйлдэлээр шалгаж исэн улсууд одоо тэр нь хэрэгсэхгүй болд юм уу яа тий төсөөдөө хэрэглээд ингэ явчих тийм үү ер нь яа. Ер нь яг хүний нэр төр өөрөө хуулиар хамгаалагдах хэрэгтэй тийм. Үндсүүлд хүн одоо бас нэр төр алдар хүнд хуулиар хамгаалагдах хэрэгтэй. Энийг одоо ч юм аль хуулиараа хамгаалах вэ? Өнөөдөр ч гэсэн одоо бид иргэний хууль дээр хамгаалалт бол байна тийм үү? За бидэнд одоо өмнө явж иржсэн туршлагаар бол зөрчлийн хуулиар бид нэг хэсэг одоо хууль тогтоогч одоо шийдвэрлүүлж ялсан шүү дээ. Дараа нь 20 онд одоо энэ эрүүгийн хууль тусгасан. Тэгээд одоо өнөөдөр одоо бас энэ хуулийн эрүүгийн одоо томьёолж одоо бий болгосон гэмтэргийн одоо гэмтэр гэж үзэж байгаа нөхцөл байдал маань одоо бас төдөлцөж байгаа. Тэгэхээр энэ бол цаашдаа одоо Монгол төр одоо хүний нэр төр алдар хүндийг бол хуулиар хамгаалах хэрэгтэй. Энэ хамгаалагдах одоо нөхцөлийг нь бол бүрдүүлэх хэрэгтэй гэж одоо ойлгож байна. Тэгэхээр одоо тэр IP хаягийн цаана байгаа тэр ингээ бичээд байгаа тий хүн гүтгээд ингээ нэрээ нууцлаад байгаа тэр үнийг түргэн шуурхаа олоо тэр гүтгэлгийн нэн дээр үе яралтаа тасан зогсоох тийм одоо боломж одоо байна уу? Одоо иргэний процессор явуул. Иргэний процессор явахаар тухайн өөрөө нотлох баримтаа бүрдүүлж тийм ээ. За нөгөө гүтгсэн гэдэг нь доромжилсан худал мэдээлэл тараасан гэдэг талдаа хандаж хоёр талаас нотлох баримтаа цуглуулж ийж тэр хоёр талын цуглуулсан нотлох баримтууд нь шүүхт өгүүлэлт хийж ингэж шийдвэр гаргадаг юм. За энэний хувьд бол процедурын хувьд одоо би бас эрүүгийн эрх зүйгээр явахаас илүү тэрний бол нэлээд хугацаа шаарддаг асуудал байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ одоо бас нөгөө хүний нэр төрийг хамгаалах, хүний нэр төр тийм ээ. Тэр ариун байх одоо энэ одоо талын одоо бас нийгмийн ёс зүйн шударга шаардах энэ нөхцөлд бол бас одоо яг өнөөдөр байгаа энэ одоо шүүхийн процедур ч гэсэн бас нэлээд хүндрэл төвөг одоо зэрэг учруулах баха. Эндээс бас бид бас болгоомжиж за энэ зохицуултыг аль болох одоо бид нар шуурхай тэр одоо хамгаалах тэр нөхцөл зохицуултыг бий болгох хэрэгтэй л гэж одоо үзэж байгаа юм. Худал мэдээлэл тараасан гэх яллагдагчид талсан сэргийлэх арга хэмжээ авсан байдал. Шүүхээс дээрх худал мэдээлэл тарах үйлдэлд холбогдуулан 2020-оос 2025 оны 9 дугаар сарын байдлаар нийтдээ 218 яллагдагчид талсан сэргийлэх арга хэмжээ авчээ. Ингэхдээ дээрх хугацаанд барьцаа авах, цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах, тодорхой үйл ажиллагаа явуулах болон албан үүргээ биелүүлэхийг төтгөлзүүлэх, талсан сэргийлэх арга хэмжээ авч байгаагүй. Харин 21 хүнд цагдан хорих, 198 хүнд хувийн баталгаа гаргах, 25 хүнд хязгаарлалт тогтоох арга хэмжээ авчээ. Гүтгэх доромжлох, худал мэдээлэл тараах хэрэгтэй эрүүгийн хуулиар тэмцэж болохгүй. Эрх мэдлэлтнүүд ашиглаад иргэдийнхээ шүүмжлэлд дуу хоолойг боомлно. Эрийн сурвалжлах сэтгүүл зүйг устгана гэж үздэг сэтгүүлч судлаач нар байна. Эрүүгийн хуулийн 13-14 дэх хэсэг үндсэн хууль зөрчсөн гэдэг хүсэлт гомдлыг цэцэд өгч хууль зүйн дотоод иргэн сайттай мэтгэлцээд ялсан хүмүүс нь тэд байсан. Тэдний заримтай нь бид уулзлаа. Цэцай шийдвэр гаргахтаа хүний нэр төр алдар хүндийг ч юм уу одоо эрүүгийн хуулиар эсвэл иргэний хуулиар хамгаалах ёстой гэдэг дээр ямар нэгэн дүгнэлт хийсэн. Үндсэн хуулийн цэцүүл иргэний эрх зүй эсвэл эрүүгийн эрх зүйгээр шийдвэрлэх гэдэг талаар бол өөрөө дүгнэлтийг бол өгөөгүй. Яагаад өгөөгүй вэ гэхээр энэ бол хууль тогтоочийн бүр ирэх асуудал. Ямар хууль батлах вэ? Энийг иргэний эрх зүйгээр эсвэл эрүүгийн эрх зүйгээр шийдвэрлэх үү гэдэг бол зөвхөн улсын хурлын эрх хэмжээний асуудал. Тэгэхээр шүүх өөрөө хууль тогтоох эрх мэдэл рүү халдаж болохгүй. Үндсэн хуулийн цэцүүс хууль тогтоох тэр үндсэн хуулиар олгогдсон улсын хурлын алдчихгүй бүр ирэхэд халдаад байж болохгүй. Хоёрт одоо тэр үзэл бодлоо илэрхийлэх хэрэг чөлөөг зөрчсөн гэдэг байгаа юм уу? Эсвэл үзэл бодолтой байх хэрэг чөлөөг зөрчсөн гэж сая үзэж үзье. Үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, хэвлэл нийтлэх гэдэг нь өөрөө цогц ирэх. Энийг бүгдээринг нь тус тусад нь салгаад ойлгоод байж болохгүй. Хүн үзэл бодлоо яаж илэрхийлэх гэхээр үгээ хэлж илэрхийлнэ. Хэвлэл нийтлж илэрхийлнэ. Тийм. Тэгэхээр энэ бол үзэл бодлоо илэрхийлэх гэдэг ийм цогц эрхчлөө, харилцан бие биентэйгээ уялдаа холбоотой эрхчлөөнүүд. Тэгэхээр энийг нэгийг нөгөөгөөс нь салгаж ойлгох бол боломжгүй гэж харж байгаа. Тэгэхээр энэ цогц эрх өөрөө Монгол улсын ардчлалын тархлаа. Гэмтрийн гол жишээ чинь өөрөө нийгэмд аюултай байдал байдаг. Хоёр хүний хоорондоо
одоо таарамж хуваацсан нэг янз бүр хэлсэн үдлүүд мэдээж асуудал. Гэтэл энэ өөрөө бүр нийгмийн хэмжээний аюул биш байхгүй. Тэгэхээр энэ эрүүгийн хуульд ордог гэмтрийн шалгуур аваад үзэх юм бол гэмтрэг болох ёсгүй асуудал байгаа даа. Тэгэхээр миний хариулт бол эрүүг хуульд огт байж болохгүй. Тэгэхээр нэгэнт эрүүг хуульд огт байх сууж учраас эртний хуулийн зохицуулалтаа өргөн хүрээнд ашиглах хэрэгтэй. Эртний хуулийн зохицуулалтыг ч гэсэн бас сайжруулах асуудал байгаа. Хоёрдугаар хуулийн сэтгүүлчтэй холбоотой гомдол авах юм бол хэвлэл мэдээллийн зөвлөж гэдэг юм өөрөөс зохицуулалтаар нь асуудлаа шийдэх энэ бас боломж нь байгаа. Тэн дээр мөн залруулах хийж болдог, уучлах гуйж болдог гэдэг механизмуд байна тийм. Тухайн эргэнээс хамаахгүй ч гэсэн манай бодлого талаасаа бол одоо бус улс орнууд ч гэсэн тэгдэг л дээ. Нөгөө платформуудыг одоо Facebook ч гэдэг юм, YouTube ч гэдэг юм. Алгоритм нь өөрөө зөв үнэн шударга ажилладаг байх хэрэгтэй. Монголд агуулгыг үнэн зөвөөр шүүдэг байх хэрэгтэй гэдэг энэ шаардлагуудыг тавьж эхэлдэг. UNESCO-гийн ч гэсэн зөвлөмж өгдөг. Манайх бол тэр зүйлийг хийж чадахгүй байна л да. Платформыг хяналт хийж явдаг байхгүй. Одоо энэ засгийн хөгжил харилцаа холбооны яам харилцаа зохицуулахаар хоёрын гол харилцах ажиллаа л да. Хэвлэл нийтлэх, үзэл бодлоо илэрхийлэх иргэдийн хамгийн том эрхтэй. Төрийг хязгаарлаж идэг, барьж идэг, хазаарлаж идэг. Тэгээ энэ эрхлүүн халтаад байгаа байхгүй. Мэдээж хин нэг худалд гүтгээд доромжлоод нийгэмд сенсацлаад троллдоод явах нь бол хамгийн буруу үйлдэл. Энийг хязгаарлах ёстой. Гэхдээ яг энэ хязгаарлалтыг хийхийн тулд эрүүл 13 14 гэдэг хэм хэмжээг ашиглаад байгаа юм уу? Эсвэл үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлждэг. Болохгүй байгааг нь нийгэмд ойлгуулцдаг тэр хүмүүсээ хязгаарлах гэж энэ хэм хэмжээг баримтлаад байгаа юм уу гэдгээс асуудал урган гараад байгаа хгүй. Энэ сэтгүүлчдийг хэвлэн нийтлсэний төлөө эрүүгийн хуулиар яллаж шийдэх юм бол эсрэг байр суурийг амаар мэдгдлэр албан бичгээр илэрхийлж ирсэн. Хувийн одоо нэр төр алдар хүнд хөндөгдсөн одоо халлагад өртсөн тохиолдолд хувь хүн гарч байгаа бол энэ үгүй ил хүзэл бодлоо илэрхийл эрхчлөөг хаах нь бас нийгэмд илүү хор уршигтай байгаа. Энэ эрхийг ингээд хааж байгаа юм бол хүн ингээд үгүй үзэл бодлоо илэрхийлэхээс айгаад ирэхээрээ тэр уур бухимдал тэр шүүмжлэл хураагдаж илүү ноцтойгоор илэрч гардаг штэ. Нэг сад тавихаараа чагсаал цуглаан наад зах нь цаашлаад өмнө самун хүчирхийлэл ийм юм руу ч одоо оруулж болох ийм нийгэм бас энийг хаах нь өөрөө бас илүү том хор уршигтай. Парламентаас үндсэн хуулийн цэцгийн 10 дугаар дүгнэлтийг хүлээн авсантай холбогдуулан улсын хурлын дарга учрал 2026 оны 1-р сарын 5-нд ажлын хэсэг байгуулах тухай захирамж гаргасан. Энэ ажлын хэсэг эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах, хуулийн төсөл боловсруулах үндсэн зорилготой. Ажлын хэсгийн ахлагчаар улсын хурлын гишүүн Баасан Жаргалыг томилжээ. Гишүүдээр улсын хурлын төрийн байгуулалтын байнгын орооны дарга Сандаг Өчир, гишүүн Ариун Заяа, Батбаатар, Батсүмбэрл, А Ганбаатар, Замира, Зулпаар, Лодой Самбуу, Мөнх Баясгалан, Мөнх Туяа, Саран Чулуун, Сайн Зориг, Тэмүүжин, Уян Хишиг, Хэрлэн, Шижир нар оржээ. Ажлын хэсгийн 17 хүн дотор эрх зүйж мэргэжилтэй 4 гишүүн байгаа бөгөөд хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж байсан 4 гишүүн байна. Ажлын хэсэг 2026 оны 1-р сарын 14-ний байдлаар хуралдааг байна. Бид төлөөлөл болгож улсын хурлын гишүүн Сайн Зоригтой уулзсан. Тэгэхээр иргэний журмаар явах нь болцоо байгаа боловч өнөөдрийн бодит байдал дээр яг зөвхөн нэр усаа нуусан ийм трол хаягуудаас гүтгэлээ ихэд энийг иргэний шүүхэд хандхад тэр хаяг адрес хэн байгааг нь мэддэг учраас шүүхэд нэхэмжил гарах болцоог эрх зүйн ямар ч одоо боломж байхгүй. Ийм учраас гүтгэгдсэн тохиолдолд бол хүн бол нэр төрөөс сэргийлэх бараг болцоо одоогэр байдлаар байхгүй байна. За ялангуяа эрүүгийн журмаар явах болцоо одоо байхгүй болчлоо тий. Цэцгийн шийдвэр гараад тодорхой зохицуулт маань одоо ингээд зарцчлаа. Тэгэхээр энийг хаврын жуулгын эхлэнгүүд яаралтай шийдэхгүй бол маш олон иргэд бол одоо хохирноо. Тэгэхээр нөгөө бухимдсан иргэн маань хаачих уу гэдэг одоо их л ойлгомжгүй тодорхойгүй болчлоо. Улсын хурлын хаврын жуулган эхлэхээр эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах ажлын хэсэг төслөө өргөн барина. Улсын хурал хилцээд батлана. Энэ үед одоо хэрэг үүсчихсэн байгаа. Магадгүй тэр хүртэлх хуулийн цорхоогоор хүн гүтгсэн нөхдийн хэрэг хэрхэг бол. Эрх чуулга нээгдээд дараалын дагуу эрүүгийн хуулийг нөгөө 10 дугаар дүгнэлттэй холбоотой хүлээж авлаа гэх юм бол эрүүгийн хуулиас мэдээж 13 14 гэдэг зүйлэн хасагдах ба. Тэг мэдээж хасагдана. Өөрчлөлт оруулах тухай хуулиар 13 14-ийг хассан тооцсуугаа.
Тэд оны эдийн засгийн тэдний дүгнэлтийг үндэслээд гэдэг. За ингээ хассантай холбоотойгоор нөгөө хуульд нь өмнө ийм шалгаж ирсэн юмнуудыг ийм гэдгийг нөгөө дагаж мөрдөх журмын тухай хууль гэдэг шиг завсрын юмнуудаа яах вэ гэдэг зайлшгүй оруулах шаардлагатай. Тэгэхээр бид бас тэрийг харах хэрэгцээ байгаа гэсэн үг. За парламентын чуулганы үеэр цэцгийн хуралдааны үеэр дахиад нэг яригдсан зүйл гэх юм бол үнэхээр түрүүн таны хэлдгээр нөгөө одоо илүү хохирол учруулах үйц эрүүгийн шинжтэй энэ нөхцөлдүүд бид яах юм бэ гэдэг юм яригдсан. Энэ нөхцөлд яах вэ гэдэг асуултуудыг магадгүй хууль тогтоогч томьёолын өөрчлөлт хохирлын хэмжээ нь өндөр цаар хүрээнд өргөн олон үйл явдлыг хамарсан олон хүнд амарсан хор уршиг учруулж ийн гэж үзэх юм бол өөрөөр томьёолохыг үүсэхгүй. Ямар ч л байсан 13 14 гэдэг одоо бие дээрээ байхгүй болно. Тэгэхээр байхгүй болж байгаа гэдэг агуулгаараа бол ажиллагаанд байгаа түтгэлцсэн, цардсан байгаа одоо түтгэлцсэн байгаа бүх хэрэгүүд бол хэрэгсэхгүй болно. Өнгөрсөн намрын чуулганаар улсын хурлын гишүүн Лодой Самбонаар эрүүгийн хуулийн 13-14-ийг хасах хуулийн төсөл өргөн барьж байсан. Улсын хурлын гишүүн Тэмүүжин болохоор хуулийн этгээд гэдэгт төрийн байгууллага хамаарахгүй гэдэг тайлбар оруулах хуулийн төсөл өргөн барьсан. Өмнөх парламентын үед одоогийн хууль зүйн дотоод хэргийн сайд инх баярнаар 13-14 заасан гүтгэх гэмт хэрэгээр төрийн байгууллага нийтийн албан тушаалтан иргэдэд цагдаад өгөхгүй байх хуулийн төсөл өргөн барьж хилцүүлсэн. Ийм боломж байдаг эсхийг бид улсын дээд шүүхийн шүүгч Гавьяат Хулж хос баяраас тодруулсан. Тэрээр эрүүгийн хуулийн байнгын ажлын хэсгийн гишүүн юм аа. За энэ хохирогч одоо тэр хүнийг одоо гүтгэхдээ хоромч хаягаар одоо фэйсбુક дээр хэн тодорхойгүй хаягаар ингээд олон нийтэд түгээсэн. За энэ хүн иргэний шүүхэд хандуул хурдан тэрийг устгуулж чадах уу? Цагдаа хандуул тэрийг хурдан олуулж устгуулж чадах уу? За мэдээд шуурхай байдлын хувьд бол эрүүгийн хэрэгцүү шүү дээ те талсан нэргийлэх арга хэмжээ гэмт хэргийг үйлчлийг талсан зогсоох хор уршгийг багасгах зогсоох энэ бүх механизм чинь эрүүгийн хэрэгцүүд л байгаа шүү дээ. Иргэний хэрэгцүү хэрэгний шийдвэрлэх ажиллагаа бол талуудын хүсэлтэд цэвэр талуудын хүсэл зэрэгээс хамгаалж явна. Төрийн ашиг сонирхол тэнд маш бага шүү дээ. Төрийн албадлага тэнд байхгүй шийдвэр гарсны дараа л байна нөхөс. Тэгэхээр маш бага хэмжээнд байдаг. Тэгэхээр энэ дээр бол харьцуулшгүй ялгаатай л да. Одоо тэр одоо хариуцагчаар татгаж байгаа үнэ ч юм уу зөвхөч те мэдчихэж тэр шүүхэд хандах болоод байна уу? За тэгэлгүй яах вэ? Тэгээ хариуцагчийн хаяг, нэр ус за хууль эрх зүйн албан ёсны тий хуулийн этгээд бол нэр хаяг бүртгэл бүгдийг олж ижил одоо тэрнээсээ гадна хамгийн хүнд нь нотлох ажиллагаан дээр өөрөө тэр мэдээлэл худал юм а гэдгийг л нотлох үүрэггүй лээ. Ялангуяа одоо нууц талд хүний нүдэн дээр үйлдэгдэггүй асуудлууд нь шүү дээ. Тий авилгын асуудал ч юм уу эсвэл садар самуунтай холбоотой ийм зүйлүүдийг нотлогчтой хөвгтэй өгөөж байхгүй нотлогчтой хөвгтэй байгааг нотлогчтой хөвгтэй шүү дээ. Тэгэхээр энэ ийм үйлдэл хэрвээ хүний гүтгэчих нь ийм мэдээлэл тараачин тэгвэл нөгөө талаас тийм бишээ гэдгийг нотлоход ер нь давхад хүнд босох шүү. Ер нь бол иргэдийн одоо нөгөө үзэл бодлоо одоо илэрхийлэх чөлөөтэй илэрхийлэх юмд одоо хоригтэйг болчлаа гэдэг. А нөгөө тал дээр хэвлэлийн эрх чөлөөг одоо боомлохныг арга хэрэгсэл болчлоо гэдэг ингээ яриад. Сэтгүүлчдийн эрх ашиг сонирхол тэ за олон түмний мэдих эрх хүний мэдээлэл олж явах итгэл үнэмшлээ илэрхийлэх энэ эрхийг илүү хамгаалах шаардлагатай байна. Илүү энэ дээр анхаарал үзэх сонирхолтой байна. Гэхдээ энэ бол эрх зүй биш. Энэ бол бодлого. Улс орон ийм бодлого явуулж болно. За ингэсэн тохиолдолд энэ эрх бол мэдээж олж мэдих таних түгээх тараах мэдээллийг энэ эрх бол сайн хамгаалагдана. Гэхдээ үүнд тодорхой хэмжээний төлөөс золиос гарнаа л гэсэн үг. Өөрөөр хэлбэл энд хохирогчд ямар нэгэн байдлаар дандаа иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулдаг бол түүнд гэмт санаагаар энэ мэдээллийг тараасан түгээсэн хүмүүс энэ хамгаалтанд орчих штеп. Одоо энэ төрийн байгууллага дээрэс нь одоо нийтийн албан тушаалтан одоо иргэдээ гомдоод байх хэрэггүй гэдэг нэг энэ ус төрчд яриад бах тий. А зарим нь бүр хууль санаагчсан бах. Одоо хоёр ч хуулийн төсөлд парламент дээр явж байна. Ер нь ийм боломж ер нь байд юм уу? Бусад орнууд ер нь яаж зохицуул тий. Бид түрүүн бас хоёлаа ярьсан тий. Тэгэхээр хариуцлага хүлээх ийм хэрэгт тийм үү хэрэг зөрчил хариуцлага хүлээх этгээдүүдийг жишээлбэл сэтгүүлч нарыг хамгаалах боломж юу гэдэг. Тэр шиг хохирогч нарын хувьд бас субъект тогтоож болно. Энэ хэргийн хохирогч
зөвхөн ийм хүмүүс байна гэж тогтоож бас болдог. Энэ бол эрээгүй хэрэгцээ онолын юм ч юм уу? Ялгуурлан гадуурхал албан тушаал. Үгүй энэ төрөлхийн байдал, шин чанар, мөн чанараа нувааж бол шууд хүчингийн гэмтрийг хоригч бол зөвхөн эмэгтэй хүн байна гэд одоо өмнө өрөөндөр тийм биш болчлоо тий. Өмнө бол олон жил тэрийг мөрдөд баримтлаад үйлчлээд үр дүнтэй явж исэн шүү дээ. Тэгэхээр тэрийн шиг энэ эргийн хохирогчоос төрийн албан тушаалтан буюу тодорхой хэмжээнд төрийн албаны нөлөө эрх мэдлийг өөртөө хүлээсэн этгээдүүдийг хасах эсвэл шат бууруулан тогтоох боломжтой. Ийм байж болно. Ийм бас арга зүй бий. Техник бий хууль бүтээл. За одоо асуулт. Иргэний хуулиар иргэдийг гүтгэлгээс хамгаалж чадхаар байна. Хүний нэр төр яг хэдэн өргөн. Одоо дахиад нэг юм харуул. Сая эрүүг хуулийн 13 14 хүчинг болсон шүү дээ. Тэгвэл эрүүг хууль дээр 14-ийн 8 гэдэг сонгуулийн үеэр илт худал мэдээлэл тарах гэмт хэрэг одоо байж байгаа. Энэгээр улс төрийн намуудын эвсэл нэр дэвшигчдийн нэр төрийг хамгаалж байгаа. Төрөний хүчингөө болоо тэгээд хүчингөө болоогүй тэр түлгэлцдэг 13-14 бол энгийн иргэдийг энгийн бусад бүх цагт хамгаалдаг нэр төрийн хамгаалдаг юм хууль. Тэгээ одоо энэ сонгуулиар ч хүмүүс чинь нэр дэвшигч нар чинь яг сонгогчтойгоо уулздаг үстэй. Дахин сонгогдъё одоо намайг гишүүнээр сонгооч ээ, төлөөлөгчөөр сонгооч ээ гэж ажиллаа тайлбарт. За тэр уулзалтан дээр нь ирсэн одоо шүүмжлэлт нь баг зэрэг хэтэрчүүл одоо 20 ялтай энэ гэмт хэрэгээр цаашаа явах юм уу? Тусгай сурвалжлага нэвтрүүлгийн дөрөв тэмдэглэж байна.